За бид нар сая хоёр асуудлын өмнө л нөгөө бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Тэгээ яг энэ дээр л одоо дагаж 90 хуулийн өөрчлөлт орж ирж байгаа. Яг энэ дээр л энэ барилгын тухай хууль дээр одоо удахгүй бас барилгын ерөнхий хууль шинжилсэн найруулгаар орж ирнэ гэж байгаа. Тэгэхээр энэ барилга утгуулалтын яамныхан бас энэ яриаг сонсож байгаа. Энэ барилгын компани, энэ хөрөнгө зуучлал, дараагийн орон сууц нийтийн аж ахуй буюу одоо сөөх гэж ярьдаг одоо бидний нэг дараагийн ашиглалт энэ юмнуудаа бас сайн зааглаж одоо тодорхой болгож орж ирмээр байна л да. Тэгэхгүй бол одоо бас зарим хүмүүсийн ойлголтоор бол барилгын компаниуд бүгд л одоо залилан хийдэг. Одоо зарим хүмүүс бас хит хаширлаад захиалгын гэрээ хийхээ байцсан. Хийхийн тулд бараг л захирлынх нь удам судрыг судлахаас наах нүр юм болдог усан зэрэг ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энэ хуулиар тодорхой болгож өгөөрэй гэж хүсье.